За материал бараа материал зээлээр худалдаа авах үед ямар гүйлгээ их яаж бичлэлтүүдийн хийх талаар та бүхэндээ хийж үзүүлье. За бидний жишээн дээр бараа материал худалдаа авалтын жишээн дээр хамгийн ихний падаа маань 1 сарын 5-нд натур ХК-гаас 2 сая 900 мянган төгрөгийн үнэлгээтэй жимс зээлээр худалдаа авах гэж байгаа. Тэгэхээр зээлээр худалдаа авсан учраас ямар нэгэн байдлаар бараагаа авч явах үед касс харилцах мөнгөтэй ерөөсөө гүйлгээ маань харьцаагүй гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд бараа нэмэгдэж байгаа учраас бараа материалын файл дээр маань бараагаа орлогдож авна. Нөгөө талаараа дебет тал дээр барааны материалаа орлогдож авна. Кредит дээр юу үүсэх вэ гэвэл бараа нэмэгдээд нөгөө тал дээр байгууллагад өр үүсэж гин гэсэн үг. Тэгэхээр натур ХК-д өр үүсэж гин гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд натур ХК-д 2 сая 900 мянган төгрөгийн өрөө үүсгэж үзүүлээ. За санхүүгийн тайлангийн файлын гүйлгээ баланс дээр маань дансны жагсаалт байгаа тийм. Уг дансны жагсаалт бол натур ХК-гаас анх удаага бараа авч байгаа учраас данс байхгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр шинээр өглөгийн данс үүсгэнэ гэсэн үг. За энд тэгээ өглөгийн данснаар харагдаж байна. Богино хугацаанд зээл гэсэн дансны дээр шинээр данс үүсгэх. Аагаа сонгоод мөр нэмэгт авчаад харахад шинэ мөр үүснэ. За инженерээ дансны өглөг натур ХК гэдэг. За дансны өглөг натур ХК-га болохоор богино хугацаанд өглөг учраас санхүү байдлын тайлангаас мөрийн дугаарыг харъя. Бусад богино хугацаанд өртөлбөрийн хэсэгт аваач. Мөрийн дугаар нь 110 юм байна. 110. За мөрийн дугаар дээр 110 гэж бичээд шинээр данс зохиож өгнө гэсэн 310 102 гэсэн данс үүсгэх. За тэгээд журнал дээр өглөгийн бичлэлтийг хий. За биднэрт өгөгдсөн материал болохоор 1 сарын 5-нд худалдаа авалт хийсэн. Зээлээр худалдаа авсан. Жимсэх нь зээлээр аваагаа гүйлгээ нотхон дээр нь харилцагч нь натур ХК. За үндсэн дансан дээр бараа материалын дансыг бичээ. Яагаад гэвэл жимс маань бараа материал учраас бараа материал нэмэгдэж байгаа учраас үндсэн дансын бараа материал харьцсан данс маань 310 102 буюу сая бидний хийсэн данс байгаа. Шинээр нэмсэн данс натур ХК-гийн данс байгаа. За тэгээд үндсэн дансаараа мөнгөн дөнгөө үндсэн данснаас дансаа харгалзаж үзэж тавьдаг тийм. Үндсэн дансан дээр бараа материалын данс байгаа учраас бараа материал дебитээр нэмэгдэх учраас 2 сая 900 мянган төгрөгөө дебит хүн дээр нь бичиж өгөөд гүйлгээ нэмэгт авчаад харахад журналд гүйлгээ бичигдлээ. За журнал давхар хвчлэлээр орсон. За эхний мөрөн дээр юу гэвэл үндсэн дансан дээр 140 105 буюу бараа материалын данс маань 2 сая 900 мянган төгрөг дебитээр нэмэгдэж гин гэсэн үг. За хоёрдугаар мөрөн дээр натур ХК-ийн дансны өглөгийн данс 310 102 дээр кредитээр өглөг үүсэж гин гэсэн үг. Шинээр өглөг үүсэж гин гэсэн үг. За тэгээ гүйлгээ баланс руугаа ороод саяныхаа шинэ үүсгэсэн дансан дээр очингууд натур ХК дээр сая журнал дээр өглөгийн гүйлгээ хийсний дараа өглөг үүссэн байгаа кредитээр үүссэн. За тэгээ хуулган дээрээс бас хэдүүлээ харъя. 310 102 гэсэн дансаа хуулган дээр шивээд натур ХК-гийн данстэй натур ХК-гийн хуулгыг авахад натур ХК дээр 2 сая 900 мянган төгрөгийн өглөг 1 сарын 5-нд үүссэн гэж харагдаж байна. За тэгээд кассаас юм уу харилцагаас өглөгөө төлөөд явхад яваад тухайн гүйлгээгээ журналд шивсний дараа натур ХК-гийн дансны хуулгыг дахиад авахд өглөг төлөгдсөн гэдэг дэлгэрэнгүй хуулга нь үргэлжлээд явах боломжтой юм байна. За ингээд өглөгийн дансыг бол шинээр ямар ч зөвхөн бараа материалуудыг үндсэн өрөнгө ч юм уу, зардлын ч юм уу шинээр өглөгийн данс үүсгэх, өглөгийн харилцагч үүсч байвал яг иймэрхүү байдлаар шинээр үүсгээд явах юм байна.